Тэгээ сая танилцуулгаас харахад нийт төсөв маань 600 гаруй сая доллар болох юм байна. Тэгээ бидний танилцуулгдсан материалаас нэг санхүүжилтийн 3 хөлбөр байгаа юм байна гэж ойлголоо. За тэгээд эргэн төлөлтийн баталгаагаа юу нь яаж харж байгаа юм бэ? Тарамбагийн энэ орлого маань өөрөө энэ зээлийн төлбөрөө юу нь хангаж чадж байгаа юу, төлж харж байгаа юу? Энэ эргээд энэ нийслэлийн төсөвт юу нь хэрхэн дарамт учруулах талаар юу нь тооцоол байна уу? За хоёрт нь эрсдлийн удирдлага бас хэрхэн харж байгаа юм? Энэ өөр валютын зээл, тэгэхээр валютын ханш энэ хүүгийн өөрчлөлт зэрэг энэ санхүүгийн эрсдлээ хэрхэн ямар арга замаар ер нь буурах талаар төлөвлөсөн бэ? За гуравт нь төсөл хэрэгжснээр нийслэлийн эдийн засгт ер нь хэрхэн ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг ийм 3 асуултыг бас тодруулж асууя. Батбаяр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Батбаяр төлөөлөгчийн асуултанд хариулъя. Явж байна. За микрофон болохгүй байгаа дээ шүү манайхаа. Микрофон. Нэг. За Батбаяр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За эргэн төлөх хугацаа бол 6 жил гэж гарсан байж байгаа. За санхүүжилтийн хувьд болохоор 2025 оны 10 дугаар сард багтаага төрийн үеийн түншлэлийн тухай хуулиар бол тус төслийг хэрэгжүүлэхээр бол саналыг бол боловсруулж байна. Гэхдээ зорчигчийн тоон дээр нь нийслэлийн зүгээс татаас өгөх байдлаар дээрээс нь тодорхой хэмжээний буудлуудыг өөрсдөө хөрөнгөө гаргаад барих компанид нь бол цуг одоо буудлын цуг одоо 25 жилийн хугацаанд төрийн үеийн түншлэлээр бие өвдгийн нөхцлөөр бол байлуулахаар 10 сард бол Тарамбайны хоёр шугам дээр бол юуг зарлан төрийн үеийн түншлэлээр бол сонгон шалгуулалтыг бол зарлана гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Ийм учраас ямар нэгэн эрсдэл байхгүй гэж санхүүгийн хувьд бол үзэж байгаа. За өгшөө ямар асуултлаа Батбаяр төлөөлөгч. За эдийн засгийн үр өгөөжийн хувьд мэдээж Улаанбаатар хотын төгжрэлд Тарамбайны үзүүлэх нөлөө, хоёр шугамын үзүүлэх нөлөө 5-аас 7% байсан. За ийм учраас бол тэр хэмжээгээр Улаанбаатар хотын төгжрлийг бууруулна. Техникийн хувьд татсангүй хүндрэл багтаа богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл гэж харж байгаа. Ийм учраас бол эзэн засгт шууд нөлөөлөл нь бол төгжрлийг одоо 5-7% бууруулах байдлаар нөлөөлөх гэж байна.